Газрын тос буюу хар алт. Газрын тос буюу хар алт яагаад чухал вэ? Яагаад бидний өдөр тутмын амьдралд салшгүй холбоотой вэ? Шатхуунаас гадна бидний өдөр тутмын амьдралд хэрэглэдэг төдийлөн анзаараад байдгүй синтетик, пластик материалыг газрын тосноос гаргаж авдаг. Өдөр тутмын хэрэглээ телевизэр, компьютер, гар утасны үндсэн биеийг эдгээр материалаар хийж байна. Уруулын будаг, өвчин амдах хэм, хүнсний бордооны орцонд ордог олон чухал элемент, барилгын материал зэргийг газрын тосыг боловсруулж гаргаж авч байна. Дэлхийн 190 гаруй улсаас 90 орчимд л газрын тосны нөөц байна. Түүний нэг нь манай улс. Гэхдээ бид боловсруулж чаддаггүй урд хөрштөө зарчдаг. Харин бэлэн бензин хойд хөршөөсөн авдаг. Чөдгөрийн тойрог шиг байна уу? Бидний хүнс хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бүхий л зүйлд нефт бүтээгдэхүүний өртөг ямар нэгэн хэлбэрээр шингэсэн байдаг. Энэхүү өртгийг бууруулах, гадагш урсах мөнгөний урсгалыг дотооддоо үлдээхэд газрын тос боловсруулах үйлдвэр нэн чухал байна. Бид шатхуун түлшний хэрэглээгээр дэлхийд 131-р орж байна. Жилдээ нэг монгол хүн 400 литр түлш хэрэглэж байна. 1 тэрбум ам доллар зөвхөн 1 жилд алдаж байна. Гаднаас авч байгаа зүйлийнхээ 5 төгрөг дутмын нэгийг үүнд зарж байна. Зөвхөн 1 жилд гадаг шалддаг энэ мөнгөө эх орондоо авч үлдвэл бид юу хийж чадах вэ? 1 тэрбум ам доллар буюу 2 их найд 850 тэрбум төгрөг. 2500 сургууль барьж болно. 800 эмнэлэг барьж болно. 25 мянган залууг Харвардад сургах зардал. 750 мянган залууг Монголын ихтэй сургууль сургах зардал юм.